бүгдээрээ сайн байцгаана уу? Энэ удаа та бүхэндээ хөгшрөл хөлнөөс эхэлдэг, тиймээс хөлөө хайрлах зөвлөмжийг хүргэж байна. Эрүүл урт наслыг гэвэл хөлөө арчлаарай. Нүүрэн дээр өвчлээ унжилт үүсдэхтэй адил таны хөлж бас хөгшөрч эхэлдэг. Тиймээс нэгдүгээрт нь хөлийн хуруугаа хөдөлгөх энгийн дасгалыг хийж эхлээрэй. Хөлийн хуруугаа хөдлөхийг өдөр тутмын журшил болгож эхлээрэй. Хөлийн хуруугаа хөдлөх нь хөлийн булчин өдөх хамгийн хялбар арга юм. Телевиз үзэж суухдаа хийж болох хөлийн хуруу нээх дасгал, алчуур атгах дасгал гэх мэт энгийн дасгал хийхийг зөвлөж байна. Хөлөө хайрлыг гэвэл хоёрдугаарт нь гутлын сонголтоо зөв хийгээрэй. Буруу гутлаас үүдэлтэй хөлийн асуудал түгээмэл байдаг. Ялангуяа өндөр өсгөт болон хэт том гутал нь хөлийг амархан хөдөлгөж, хумс, үе мөчөнд ачаалал өгдөг. Тийм ч учраас хөлийн хэлбэр алхах хэм маяг тохирсон гутал сонгох нь чухал юм шүү. За 3 дугаарт нь хөлөө хайрлыг гэвэл хөлийнхөө хумсыг тогтмол арчилж байгаарай. Хумсны хэлбэрийн өөрчлөлт нь таны алхах байдалд нөлөөлж болно. Ялангуяа дотгошоо ургасан хумс нь арсанд өргөдөх үед таагүй мэдрэмжийг төрүүлдэг. Энэ нь алхахад тэнцвэрийг алдагдуулж болцшгүй юм. Хөлөө хөдлөх нь залуу байхын түлхүүр юм. Хол зайд алхаж чадахгүй байсан ч 7 хоногт 1-2 удаа 7000 алхам алхахыг зөвлөж байна. Алхах нь цусны урсгалыг сайжруулж, тархинд хүчил төрчийн хангамжийг жигт болгодог. 60 нас хүрсэн ч хөлний дасгал хизээч оройтдаггүй. Хөлийн булчингаа эрүүл байлгахын тулд өдөр бүр 30-40 минут алхаарай. Амьдрал бол хөдөлгөөн. Та бүхэндээ амжилт хүсье.